Сайн байна уу? Та бүхний өдрийн мэндийг хүргэе. Төрийн хэмжээд Улаанбаатар их сургуулийн биологи дээгмийн ургамлын антаа мөрөглөгийн лабораторийн үйл ажиллагаанаас төвч танилцуулъя. За манай лаборатори сургалт эрдэм шинжилгээ үйлдвэрлэсэн хослол сургалтаагаар үйл ажиллагаа явуулдаг. Анх 2008 онд Монгол орны ургамлын антаа үндэст ширэг дамд эдгээр санааш гараа бүтээгдсэн юм аа. Энэ хүү ургамлын дотоод бүтцийг найрагчлан судлахын тулд хамгийн бидний зайлшгүй ашигладаг сургалтын микроскоп болгон Novell брендийн энэ хүү гэрлийн микроскопын тусламжтайгаар бид бүхэн дижитал микроскопын тусламжтайгаар компьютер дээр тухайн ургамлын дотоод бүтцийнхаа зургийг нь хөрвүүлэн авч түүнээсээ бид нэр дүү шинжилгээ хийж эмийн түүхийн эдийн стандартыг батлахад гол түшиг толгоорыг бол ашигладаг. За сүүлийн үед урд хятад улсаас уламжилт эмүүд их орж ирж байгаа. За энэ эмийн чанарын асуудал сүүлийн үед хувцас тавьж байгаа. За энэ чанарын асуудал үнэхээр хэр эмэнд орох түүхийд багцаараа орж чадчихгүй юу гэдгийг шинжилт наривчсан судлахад өөрөөр хэлбэл энэ микроскоп, энэ эрдэмтдийн хүч чадал бол нэн тэргуунд хамгийн чухлаар тавигдчихж байгаа. Хоёрдугаарт нь бол байгаль дээр байгаа ургамлууд ховордож эхэлж байна. Иймийн тулд яах вэ гэхээр энэ ургамлын дотоод бүтцийг хараад энэ экологийн нөхцөл нь яаж өөрчлөгдөж гэнэ гэдгийг таны тодорхойлох гол чухал суурь нь бас байдаг юм аа гэж ойлгож байна. Микроскопын хүчин чадлуулаад тэрхээр дээд дахин 400 дахин өсгөх чадaltaй түүгээрээ ургамлын дотоод бүтцийг судалнаа. За энэ ургамал маань шаргалзуул лидер гэдэг ургамлын Sophora alveolis гэдэг зүйл ургамлын навчны дотоод бүтцийн үнэлэлт. За энэ дээр ерөнхийдөө юу харагдж байна вэхээр ерөнхийдөө тухайн ургамлын маань дамжуулах багц, зөөлөн эд, мезопил, тулгуур эд, за мөн дээд доод эпидерм ерөнхийдөө бүгд харагдж байна. За миний судалгааны ажил гэх юм бол эмийн ургамлаас сагсаа чоны өргөс. Энэ эмийн ургамалд нь сагсаа чоны өргөс олон улсын нэршилтэй нутгийн нэршлэр бол ажиг цэрэн гэсэн эмийн ургамал байгаа. За остой цэрэн гэдэг нь болохоор хурганс ажиг цэрэн хоёрын 2-1 нэгдэл байгаа. Антиоксидан маш ихтэй, зүсгөө, за тайвшруулах, хордлох, дайлах, өвдөлт намдах, цус бүлгнэлт тэгээд мембран бөхжүүлэх, ходоодны шүүрэл ялгалтыг сайжруулах гэсэн юм үйлчлэлтэй байгаамаа. Энэ дээжэд цуглуулсан байгаа. Тэгэхэд бол ханхын нуруу мөн өөр ханга зүүн салааны дээжүүдээ бол авсан. За дээжүүдийг ингэж ар хангаагаас бас дээж авсан байгаа. Дээжүүдийг үзэхэд хамгийн их антиоксидант буюу 96.4% бол ханхын нуруунаас авчирсан дээжинд маань илэрсэн байгаа. Дээжиндээ маш гол чухал байсан. Тийм учраас тармилжуулахдаа дээжээ хаанаас авах вэ? Мөн хөрс тэр ханхид байгаа хөрс, энд байгаа хөрс маш өөр учраас хөрсөө яаж баяжуулах вэ? Яаж авчрах вэ? Энэ төрлийн бол асуудлаа шийдэх гол чухал байгаамаа. Биологч мэрэгчлээ хүмүүс нэгдүгээр айгүй бие эрүүл байдаг. Байнгын гадаадад гадуур дотор судалгаа айгүй хийдэг, байгаль орчинтойгоо танилцаад эсвэл янз бүрийн орчин судалгаа хийдэг. Тэгээ энэ мэрэгжил хязгаарч тэтгэврт гардаггүй. Яагаад тэгэхээр тэтгэврт гарсан тохиолдолд тэгэхэд өөрийнхөө өөрт хэрэгтэй хоол хүнстэй тижэл хүнсний бүтээгдэхүүнийг бид өөрсдөө судлаад тэрийг буцаад тармилжуулаад өөрсдөө ингээд идээд тэргээрээ бас судалгаа хийгээд цалин мөнгө олоод ингээд явах бүрэн боломжтой байдаг учраас энэ мэрэгжил маань маш чухал мэрэгжил юм аа.